Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд орчих. Тэгээд та болохоор хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ хоёр яг та хоёрын одоо энэ орж ирсэн энэ газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энд чинь болохоор нөгөө сайн мэдээний тухай ярьдаг газар байхгүй юу? Бидний араас битгий ор нийгэм. Дэлхийн одоогоор 7 тэрбум гаруй иргэнтэй бөгөөд секунд дойл тутамд саяар нэмэгцээр байна. Тэд бүгд түүх, хэл соёл, үнэт зүйл ондооч тэднийг хамгийн ихээр нэгтгэдэг зүйл бол итгэл үнэмшил, өөрөөр хэлбэл Бурхны тухай ойлголт юм. Тэгвэл итгэл үнэмшилтэд хөтлөгдөн өөртөө болон гэр бүлдээ цаашлаад нийгэмдээ сайн сайхан эерэг өөрчлөлтийг авчирж байгаа иргэд олон байдаг. Тэгвэл харамсалтай нь үүний эсрэг амьдралаас утга учирыг хайж яваа гинэн нэгний итгэлийг өөрийн залхаа гэмээр явцуу ирэх ашигт нийцүүлэн цаашлаад хууль зөрчин үндэсний аюулгүй байдалд хүртэл занлхийлж байгаа нэгэн бүлэглэлийн талаарх сэрэмжлүүлэг мэдээллийг өнөөдрийн вирус нэвтрүүлгээрээ бид өгч байна. Арай ингээл унтмаар гэр бүл амрахад амруулахгүй шүү дээ. Шөнийн 1-2 цаг хүртэл байна. Монголд янз янзын л одоо урсгал сөрөг урсгалтай ч юм уу ямар ч урсгалтай боо мэд крисүүд янз бүрийн шашнууд их орж ирж байна. Зарим үед болохоор нөгөө өглөөдөө номлолууд нь л элгүүдтэй уншаал тэ. Тэрийн нөгөө бууз, банш, махцах тэрийг маань бас хоригдж байгаа. Тэгээд ийм бурхан ийм урсгал гэж байх уу? Гэр бүлийг салгадаг. Шин тэнгэр газраас болж аз жаргалтай байсан гэр бүл агшин зуур бутарч тарсан. Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? 2015 оны 10 сард батсан. Солонгос хэл үнгүй заадаг гэдэг утгаараа хүүхдүүд аяг очдог хэл англи хэл солонгос хэл гэдэг утгаар хүмүүс тэгээ чөлөө цаг нь яагаад тэгэхээр тэнд хүмүүс анхаарал нь юу татах вэ гэхээр залуучуудын юу татах вэ гэхээр хамгийн гол тест нь үнэгүй, билард нь үнэгүй, хэл нь үнэгүй. Тийм учраас үнэгүй гэдэг юмд аяг очдог. Библийн хичээл заана гэх. Тэгээ Библи зааж өгье. Тэгээ үнэгүй тэгээ солонгос хэл, англи хэл үнэгүй зааж өгнө. Заавал энийг хэвээр худлаач гэсэн үг шүү дээ. Яцаалах хэрэгтэй ч гэх юм уу тий. Тэгээд эмэгтэй хүний хувьд ингээ яг сураал хэдэн сар ингээ сураал ирэнгүүт эмэгтэй хүний өснө юм тайрхаа байх хэрэгтэй. Заавал задгаа байх ёсгүй. Яг тэгэхээр миний өс чи өөрөө урт тий. Би үнэлжсэн байх үү. Тэг хүмүүс аягүй их тийм та нарт хэрэгтэй сайн юм зааж өгье. Библи зааж өгье. Тэг аваачингууд бол загнаад ерөөсөө тэгэл айлгал. Хэрвээ та манад явхаа байх юм бол таны амьдралд муу юм тохиолдох болно шүү. Хэрвээ та манай энд яваад ах юм бол одоо таны амьдрал сайжин бүх зүйл чинь сайн сайхан болно гэж хэлдэг. Ямар нэг ахтай байж байгаа юм бэ? Монголын бүх байдлыг тэгээ хаяг тааж өгсөн. Иштэй. Яа, завтай байгаа юм уу? Хөөе, тийм сахгүй. Зүгээр очиод уулзахгүй байна. Зүгээр нэг зам таалцсан. Тэгээд ийм зүйл ийм их байна. Тэгээд сургалтын нэг тийм байна. Тэгээ ирж завтай болоод уулзахгүй даа гэсэн. Хоёр ямар ч Хоёулаа уулзаа.
Гэсэн мэт те зам хараад очороо гэсэн. Энэ одоо тэгээ юу болов? Гадна талд тахыг Эрдэм юу гэлээ? тийм. Манайх ер нь сургуулийн төлөлтөд. За. Энэ төрлийг хийж заадаг байхгүй. Хийлээ. Англи Тэгээд олон зүйлс заадаг. Зоолон үйл ажиллагаа явуулдаг байхгүй. Тэгээд тэр хүн болохоор танд яг хэлэхдээ аль чиг хэлнэ. англи хэл ер нь бол сурах сонирхолтой байхгүй. Тэгээд би өөрөө яг сурч чадахгүй. Гэхдээ тэр хүн бол англиар ярина. Зааж англи хэл бол сурч боломжтой гэсэн аахгүй. Тийм болохоор бид нэг анхан шатнаас нь ахуулаад дуунууд заадаг. Тэгээд янз бүрийн шүлэг олон зүйлсүүдийг чийдэлдэг. Ер нь бол та хүсэх юм бол сайн суралцах бас боломжтой. Тийм аа. Энэ гэхдээ том шийс доо энэ хүн одоо юу яриад вэ? Энэ болохоор манайх болохоор юу аахгүй. Энэ нөгөө та болохоор хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ болохоор яг та хоёрын одоо энэ орж ирсэн юм газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энд чинь болохоор нөгөө сайн мэдээний тухай бас ярьдаг газар аахгүй. Тэнд бол Шинчонжигийн сургаал номлолын талаар огт ярихгүй бөгөөд ярьсан хүмүүстэй зөвхөн эхний холбоо тогтоож Библийнхээ сургалтанд хамруулах зорилготой. Ярьдаг. Тэгээд хоёроо болохоор миний одоо тэр яриад байгаа сургалтын төв бол энд биш байхгүй. За. Энд биш. Би зүгээр яг өнөөдөр яг энд байж таарч байгаа байхгүй. Гэтэ би бас болохоор юм итгэж аахгүй. Тэгээд итгэж та одоо цуглаанд явж байсан мэт итгэж гэдэг юм жаа. Тэгтээ болохоор манайх болохоор ямар нэгэн сүмж явуулдаггүй. Юу вэ гэсэн чинь Монголд ингээд 600 700 гаруй христийн сүмж байгаа юм байна. Тэгээд тэгтэл ингээд яг Библиэлд юуны тухай бичсэн тухай мэдэхгүй байгаа аахгүй. Тийм болохоор манайх яг Библиэлд юуны тухай бичсэн байдгийг харж тайлбарлаж өгдөг юм. Гэхдээ би тайлбарлахгүй. Ягаад гэхээр ингээд энэ тентэн байгаа нь хариултан заавал Библиэлд байгаа аахгүй. Тийм болохоор бид нарыг болохоор тийм Библийн тухай бас тайлбарлаж өгдөг байна. Анх ирсэн даруйдаа болохоор эднийх чи үүдэнд манай багш нар руу ч гэсэн орж ирээ те ийм дээр гэр бүл хөгжлийн ийм сургуультаа суугаад үзэж мөчөд айгүй хэлдэг гэсэн байхгүй. Тэгэхээр манайх ерөөхдөө ячаад багш нар ч өөрсдөөс хамрагдах сургалтын үүтэй шүү дээ. Тэгэхээр чин тийшээ очиж нэг багш яах вэ зүгээр очиж үзсэн. За энэ ингээ байнга настай хүн орж ирээ гуугаад байгаа юм чинь очиод үзэхэд нэг багш үзэхлээр тэр яасан гэхээр энэ ерөөсөө шууд нөгөө нэг сүмийн тухай юм байна. Тэгэхээр юу гээд тэгээ дараагийн удаа нөгөө багшиж авчих бас зөндөө үзсэн. Тэгээ тэр ерөөсөө очиагүй байхгүй. Ерөөсөө яг тэр цэвэр сургалт болоогоосаа бишээ. Тэгээд бүх насны хүн ирж штэ бүр хүүхдээс бүр настай бүр тэгээд зарим үед болохоор юу штэ бүр тахирдтуу хүн хүртэл ирж байгаа. Тэд нар юунд итгэж ирж байгаа, яаж ирж байгаа, хүмүүсийн итгэлийг яаж олж байгаа тэр их юу л да. Хүмүүсийг яаж мунхруулад байгаа юм ч гэдэг юм уу те. Тэр нь их сонирхолтой. Гаж чимээ ч юм уу янз бүрийн үйлдэл зан үйл хийж байгаа юм харагдана. Зарим үед болохоор нөгөө нэг өглөөдөө номлолууд нь л элгүүдэд уншаалт дуулаад байдаг шүү дээ. Нөгөө Монгол дуун дээр Монгол дууны аян маяар энэ төр дуулаад. Гэхдээ яг Монгол дуу бол биш л дээ тий. Өөрсдийнхээ оролц би тэгээ захирал дээрж байгаа юм. Ямар сэн энэ нөгөө Монгол цэргийн дууг чи ингээд орлуулсан дуулж яхаа эднэр гэж тэр гайхаад өнгөрчихсэн аахгүй. Тий. Гэхдээ эднийх тий манайх олон салбартай гэж тэр нөгөө яг манай дээр ирж уулзсан багш нь хүн нь болохоор багш мэрэгжилтэй гэсэн тэр нас хүйс харгалцахгүй тийм бүх насны хүн л байгаад байгаа байхгүй юу? Уг нь сургалтын төгөөл бас нэг ангилалтай арай. Тэр чинь сургалтын төгөөлсгүй юу яадаг ч юм уу те сургуулийн насны хүүхдүүдээ өмнө ч гэдэг юм уу те тэгж мэг тийм юм ерөөсөй байдаггүй юм шиг үлээ. Яг хэлж байгаа нь бол гэр бүл хөгжлийн төв гэж яриад байна. Тий анх хэрэгтэй бол гэр бүл хөгжлийн төв нөгөө гэр бүл хөгжлийн тухай одоо жишээ нь гэр бүл хөгжлийн баахан лекц уншдаг. Тэгээд дээрэс нь ийм хичээл заадаг гэж орж ирсэн байхгүй юу? Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарамтанд орчих. Та болохоор хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ болохоор яг та хоёрын одоо энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ ч юм болохоор нөгөө сайн мэдээний тухай ярьдаг газар байхгүй юу? Вирус гээд нэвтрүүлгээс явж байна. Энэ чинь байхгүй. Манайх иргэдийн санал гомдлын дагуу явж байна. Танах яг ямар байгууллага вэ? Сургалтын төв юм уу эсвэл шашны байгууллага юм уу? Та жоохон байж байгаа төгчгөө. Хамаагүй ингэж болохгүй штэ. Бид нар ажиллаа л гэж явж байгаа штэ. Жоохон байж байгаа тийм. Аюу байгаа төгчий. Наатаа устгач.
Юу устгах вэ? Юу устгах шаардлагагүй юу ч нэг юм асуу. Ер нь та аваач сургалтын юм уу танах юм сүм цуглаа. Харин хэлээд их гадаагаад уулзчихаа гэдэг. Яагаад болохгүй байгаа нууц юм нууц байгаа. Бүх юм нээлттэй шүү дээ одоо. Тийм байгууллага юм болоо шашны байгууллага юм. Өнөөдөр энд бол яг хин ч харсан 100% шашны үйл ажиллагаа явуулж байгаа нь бол тодорхой байна. Тэгээ энд бол ямар ч тийм хариулт өгөх алга ерөөс хэлгүүдүүлийн өмс шиг байна. Яг ямар шахалт харамтанд орсон нь бол бид нар хэлж мэдэхгүй. Байдлыг бол та бүхэн яг ботоор харж байгаа гэж бодож байна. Ямар ч байсан нэг энд бол энэ тавьсан гутлуудын гаргаад бол нэг 50-60 хүн бол байна. Одоо танах жишээлбэл боловсролын байгууллага гэдэг ааш та сургалтын төв гэдэг ааш. Би юу ч хариулахгүй. Яагаад юм уу цаа? Яагаад хариулахаар яах вэ? Бид нар вирус гэдэг нэвтрүүлэг манайх за иргэдийн ирсэн загтал хүсэлтийн дагуу бид нар ирсэн. За энэ сургалтын төв нэрээр шашны үйл ажиллагаа явуулж байна гэсэн. Бид нар асуулт асууж ирсэн. За энэ яг ямар газар вэ? За мэдээж хүмүүс энийг сургууль гэдгээр нь хүлээж авдаг юм байна. Энэ ямар нэртэй сургууль юм? Ямар сургалтын төв юм гэсэн. Ерөөсөө хариулт өгсөнгүй хараа гар зайл гэдэг чинь. Залуучуудыг дэмжих, хөгжүүлэх тэдний гол хийдэг юм чи ерөөсөө л хэлний сургалт. Энэ гэхдээ бүшээс бол энэ хүн одоо юу яриад? Энэ болохоор манайх болохоор юу аахгүй. Энэ нэг та болохоор хэлний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ болохоор яг та хоёрын одоо энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ ч юм болохоор нэг сайн мэдээний тухай biz ярьдаг газар аахгүй. Чиг манайх олон улсын библийн газар. Үнэхээр библийг яг библиэр нь заадаг. Библийг л ярьж өөр юм ярихгүй. Би ч юун дээр дахиад ороод сургалтын юу дээ. Үгүй та зүгээр төвчнэ. Би танд нэг хайсан шиж. Бидний араас битгий ор нэг. Манай юунаас За одоо тэгээд хуульчаас юм яваад. Энэ сургалтын төв маань ямар нэртэй, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг? За Хүмүүс бол яг онс сургууль, бэлхэн мэрдэг төв гэж л ойлгоод байдаг. Сайн ирэхэд бол бид нарт арай өөр хариулт өглөө. Оранж гэдэг сургууль. За энэ болохоор ерөнхийд нь харсан байх те сод анс төвгээд 4 давхар байр байгаа. Тэгээд манай хол зүрэндээ түрээслээд түрээсээр үйл ажиллагаа явуулж байгаа. Тий. Үйл ажиллагааны чиглэл нь за үйл ажиллагааны чиглэл нь ерөнхийдөө хоёр хуваагдчихдаг. Залуучууд маань яадаг гэхээр өөрсдөө мэдсэн сурсныгаа үеийнхаа залуучуудад хуваалцах тийм үйл ажиллагаа хийдэг байхгүй юу. Тэрэндээ яаж хуваалцдаг вэ гэхээр одоо нөгөө төрөл бүрийн хэл заадаг. Одоо маш олон хэлээр сурсан хүүхдүүд байгаа, гадаадад яваад ирсэн хүүхдүүд тэр чиглэлээр ирээд хэл зааж өгдөг тийм сургалт. хоёр дахь юм. Хоёр дахь нь бол яг бид нэр библийг зааж байгаа. Яг хууль ёсоор авсан эрхчүүд ямар? Яг албан ёсны зөвшөөрөл байгаа. Ямар юу тэр чиглэл нь юу? Тийм шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл байгаа. Тийм. Яг энэ оранж гэдэг нэрээр. Яг оранж ороо биш л те. Өөр нэрээр. Шинчонжи буюу шин тэнгэр газар. Энэ гажуурсгал нь энэ нэрээрээ хизээч сүм болон цуглаанаа нэрлэдэггүй тул энэ нэрээрээ анхаарал өртөх нь бага байдаг. Сургалт тэгвэл шашны үйл ажиллагаа хоёроо яаж салгадаг юм бол та хүмүүс бол маш их төрөлд өгдөө шүү дээ. Орж ирээд хэл сурах гэж орж ирсэн. Тийм хүмүүс өөрсдөө л төрөлдөж байгаа болохоос бид нар тэрийг бол төрөлдүүлээд байгаа юм байхгүй шүү дээ. Өөрсдөө төрөлдөж. Одоо тэр шашны үйл ажиллагаа явуулдаг байгууллагын төв сүм нь хаана гэдэг вэ? Тэрийг заавал хэлэх шаардлагатай юм. Ер нь тийм зүгээр ер нь сүм бол одоо аль ч урсгал чиглэлийн сүмүүд бол нээлттэй байдаг шүү дээ. Иргэд маань бас түрүүн хэллээ ш та одоо энд ирж Библийг сурах гэж байгаа хүн чил аль сүм гэж байна. Энд ирж Библи тэр хүн бол өөрөө эндээс сурна л та. Заавал тийшээ сүм гэж байхгүй тий. За одоо бидний байгаа газар бол хороол эцэд гэмтлийн хойтолд байна. За Атусны буудлын зүүн талд байрлах 4 давхар тий. 4 давхар барилгын одоо хажууд байна. Тэгээ ийшээ яагаад энд ирсэн гэхээр энэ бол түрүүн сая хэлсэн хуульчин ярьснаар бол энэ сүм бол ямар ч одоо салбаргүй гэж ярьсан. Гэтэл одоо энэ бол түрүүний сүмдэр өөрөөр хэлбэл нөгөө анс төв дээр байсан хүүхэд залуучууд маань бол ийшээ орж ирж байгааг бид сая харлаа. Ерөөсөө түрүүн бид нар одоо энд ирээд нэг 20 минут болсон. Гэтэл яг 20 минут болов тий.
Тэгээ энд бол маш юм нууц байдалтай гадны хүн орохыг хориглосон. Тэгээд бүгд өөр тусдаа код хийж орд юм. Тэгээ хамгийн сэжигтэй нь түрүүний сургалтын төв дээр байсан зүгээр юм сурж исэн хүүхэд залуучууд энд дэж орж байгаа. Тэгээ түрүүн манай хүн ороод эндээс асуухад бол Монгол совд гэдэг нэртэй сүмээ гэж хэлсэн. Толбогдох байгууллагуудаас шүүлгэж асуухад бол Монгол совд гэсэн ямар ч зөвшөөрөлтөө сүм Монголд байхгүй гэсэн юм хариултыг өгсөн байгаа. Тэгэхээр нөгөө нууц далд биш дээрээс нь зөвшөөрөлттэй дээрээс нь ямар ч салбар сүм байхгүй гэж ярьсан хариулт бол ор үндэсгүй худлаа зүйл болж харагдаж байна л да эндээс. За бидний сурвалжлага үргэлжлсээр тэгээд бид тухайн 2 объектыг яг шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авсан эсхийг бас тодруулахаар холбогдох газар нэрсэн байгаа. Тэгээд 7 хоногийн турш бас шалгуулсан. Эднийхээс бол яг албан ёсны тайлбар өгөх боломжгүй. За энэ бүлэглэлийг бол шалгаж илрүүлэх ажил бол яг эд дундаа явж байгаа учраас бүрэн мэдээллийг бол нэвтрүүлгийн маань дараагийн дугаарт өгнө гэдэг одоо амлалтыг хэлж байна. За тэгээд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын албаны шашны асуудал хариуцсан зохион байгуулагчаас бид албан ёсны мэдээлэл авахд бол дээрх 2 объектд бол шашны үйл ажиллагаа явуулах ямар ч эрх бол албан ёсоор аваагүй байна гэдгийг бас хариуцлагатайгаар хэлсэн байгаа. Өөрөөр хэлбэл бидний очиод авахд бол оранж хэмээх тэр сургалтын албар нь бол шашны үйл ажиллагаа явуулах давхар эрхтэй. Тухайн объектд бол эрхтэй гэж хэлсэн нь бол яг албаны хүний үгээр бол худлаа болох нь батлагдлаа. Анх яаж энэ урсгалыг мэдээж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарнатанд орчих. Тэгээд та болохоор хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ болохоор яг та хоёрын одоо энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энд чинь болохоор нөгөө сайн мэдээний тухай ярьдаг газар байхгүй юу? Шашин шүтэх, эс шүтэх, тэр байтугай юугаа шүтэх нь хүний эрх. Харин өнөөдрийн бидний гол сэдэв болсон бүлэглэл нь гэр бүл, ёс зан заншил. За дээр дурдгдсан хүний эрхийн ч эсрэг гэдгийг та түүхэддээс харсан байх. Тэгвэл энэхүү бүлэглэлийн өчигдрийн түүх ямар байв? Өнөөдөр дэлхий дахин тэднийг юу гэж үзэж байна? Дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна. Өнгөлн далталсан бүлгийн толгойлогч чиг авралыг зөвхөн шин тэнгэр газар тэтгэгчл авч чадна гэж баталдаг Иман хий. Иман хийн шин тэнгэр газрыг байгуулсны дараа шин тэнгэр газар хэмээх оны чимэг ба далбай цэргийг хүртэл бэлтгэн итгэгчтэй даралсан. Өөрөө үхлийг ялсан нэгэн, Есүсийн сүнс оршсон нэгэн. Энэ үеийн аврагч хүн төрлөختний туслагчаар ажиллах болсон. Эцэг бурхан Есүсийг урд нь бид харж чадаагүй боловч одоо бид багшаараа дамжуулан ийхүү харж байна. Цуглааны удирдагчийн хүндлэлийг хүлээгээ зогсохгүй гал халуун дуулууртай байдал магтан дуу зэргээрээ хамгийн баталгаатай өнгөлөн давталт хийсэн нь уруу урсгалын шашны нотлогоо юм. Энэ хоёрлах тань ямар мэдээ? Энэ Монголын талаар угаасаа мэдээлэл нэг хөх юм нуудаг юм байлээ. Ягаад гэхээр би тэр зурглалаас болоод харсан. Тэгээ надад миний талаар хандаад нэг үг тэгэхээр энэ хоёр хүн айгүй их гараад байна. Энэ хоёр ямар учиртай юм бэ гэхээр та хүний шаарч байсан байна. Үйл ажиллагааны чараг байна гэж. Тэгээ дараа нь хэлээд дараа нь надад яг гарчаад надад хэлчихсэн. Энэ хүн зохион байгуулалт, ерөнхий зохион байгуулалт, энэ төвтэй энэ байгууллагын ерөнхийлөгч нь тэгээ яагаад энэ ерөнхийлөгчгээ хэлж байгаа юм бэ? Тэгэхээр дараа хэлнэ. Бурхан юмаа гэдэгчсэн. Дэлхий дээр байгаа одоо энэ зурагт шинжлэх ухаан сургууль соёлыг болохоор зэргээр нь сатана бий болгосон зүйл. Чөтгөрээ. Тэгээ хэрвээ та нар их зурагт их үзэх юм бол тийм ээ. Тэгэх юм бол та нар яг тэр чөтгөрийн
үгийг өөрсөндөө суулгаж аваад тэрийг даах болно. Тийм учраас та нар зурагт үзчихсгүй. Тэнд байгаа зарим хүмүүс нь зурагтаа аваачаад тэр газар хүчсэн. Бүх шашныг нэгтгэх нь гэнэ. Нэг тийм их хурал болсон гэнэ. Солонгос. Их хурал болсон. Тэр зургийг хурлыг үзүүлдэг. Тэр зурагтар. Тэгээ юу гэвэл бүх шашныг ингээд Монголд нэгтгээд бүх шашин нэгтээд ирэхдээ цаг үед манай энэ ер нь бидний хүлээн зөвшөөрөх болно. Монголч гэсэн хүлээн зөвшөөрөх болно. Иргэнийг шашин шүтэх, эс шүтгэд албадах, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглоно. Иргэдийг шашин шүтлэгийн ялгаа болон шашин шүтэх, эс шүтэх байдлаар нь ялгуурлан гадуурхах, доромжлох, хагалган бутрахах үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Монгол улсын үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөлд төрөөс сүм хийдийн тухайн үйл ажиллагааг зөвлөн зохицуулах шаардлагатай бол зогсоох эрхтэй. Сүм хийдэн тухайн шашны уламжлалт ёстойгийг тусгасан дотоод журмыг чанд баримтлах бөгөөд Монголын ард түмний уламжлал, зан заншилт харшлах болон хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Аливаа шашны байгууллага лам санваартан өөрийн шашныг эс шүтэгчдэд үзэл номлолоо хүчээр тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хуурам мэхлэх, тэдний эрүүл мэнд, ёс суртахуунд хохирол учруулах, санаа сэтгэлийг үнэмүүлэхийг хориглоно. Шашны байгууллага гадаад харилцааны асуудлаа эрх бүхий төрийн байгууллагатаа зөвлөлдөн шийдвэрлэнэ. Шашны боловсролыг шашны сургууль, гэрийн сургалтаар олгоно. Төр сүм хийдийн харилцааны тухай хууль тогтоомж зөрчсөн нь гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. За шин чонжи буюу шин тэнгэр газар хэмээх энэхүү гаж буруу урсгалын талаар бид нэр 90 сурвалжлах нэвтрүүлэг хийж байх хугацаанд нэлээдгүй бичиг баримт нотлохоог олж авлаа. Тэгээ үүний нэг нь юу вэ гэхээр одоогоос 2 жилийн өмнө буюу 2014 онд та бидний сайн мэдэх Улаанбаатар Төмөр замын дуу бүжгийн чуулгын байранд 2 өдрийн семинар хийсэн байдсан байна. Тэгээ энэ нь болохоор Солонгос улсаас ирсэн Чо Дүүхий гэж Солонгос улсын иргэн байна. Тэгээ яг энэ семинарын үеэр ард иргэдээс маш их гомдол ирж ирэх бүхий байгууллагт хандсны үндсэн дээр энэхүү Чо Дүүхий Солонгос улсын иргэнийг Монгол улсаас албадан гаргасан гэх энэ бичиг баримт бол миний гарт байна. Яагаад гаж урсгал гэж үздэг вэ гэхээр тухайн нийгмийн амьдралаас хүнийг холдуулдаг. Өөрөөр хэлбэл одоо гэр бүл, найз нөхөд, хамт олноос нь одоо холдуулдаг. Мөн нийгмийн идэвхтэй байдлаас холдуулдаг болохоор бас гаж урсгал гэж бас үзэж байгаа. Нөгөөтэйгөр зарим судлаачтай одоо дүгнж үзэхдээ энэ бол хүний тархийг угаалт хийдэг, хүний оюун санаа, бодол санааг одоо удирддаг болохоор энэ бол бас одоо гаж урсгал юм аа гэсэн ийм тодорхойлтыг зарим судлаачид бол одоо өгдөг. Бас нэг зүйл нь болохоор энэ гаж урсгалд явж байгаад энэ шашны байгууллагын хохирогч болсон урд нь энэ цуглаанд явж ирсэн ийм хүмүүс бол энэ бас нийгэмд гаж буруу нөлөөтэй юм аа гэсэн үгнээс бол гаж урсгал гэсэн ийм тодорхойлтыг бол өгдөг. Ер нь бол Монголд бол нэлээд олон одоо ийм гаж урсгал гэдэг юм уу шинжлэхний хөдөлгөөнд ордог, бүртгэгддэг одоо ийм шашны байгууллагууд бол үйл ажиллагаа явуулж байна. Тэгэхээр бас нэг талаас бариад үзэхэд бол энэ гаж урсгал гэсэн нэр томьёог бол христийн шашны онол номлол сургаалыг судалдаг хүмүүс бас их өгсөн байдаг. Яагаад вэ гэхээр Библийн номлол сургаалыг гажуудуулаад тэгээд өөрөө нэг тийм номлол сургаал шинээр бий болгоод өөрийгөө дахиж одоо шүтүүлэх мөн одоо сүсгтнүүдийнхаа хөдөлмөрийг мөлжирч байд юм уу, хүний наймаач байд юм уу, эсвэл одоо мөнгө угаах, татвараас зайс хийх янз янзын одоо ийм сөрөг нөлөөтэй ийм шашны байгууллагууд, гаж урсгалууд бас Монголд бол одоо бас нэмэрсээр байна. Тэр Солонгосын хоолыг л идэн тэр амар далайн бацсан. Монгол байгаа ч гэсэн тэр хоолыг идэн. Тэр хоолыг л идэн. Хэрвээ ээж, аав ч юм уу, ах トゥ ч юм уу те төр төрс чинь ямар нэгэн замаар энэ цуглаанд явуулахгүйгээр ямар нэг саад учруулах юм бол тэдрээс шууд харилцаагаа таслагддаг.
Гэхдээ энэ гаж урсгалын хор өөр нөлөө одоо далдуур үйл ажиллагаа бол одоо манай Евангелийн маш олон цуглаануудын хүрээнд бол одоо тусч байна. Манай байгууллагын зүйлс бол тухайн сүм чуулганы удирдагч нартай ярьж хэлэх, асуусан үед нь, тодруулсан үед нь мэдэгдэх зүйл хийж байна. 144 мянган хүний томтой очиод байна. Тэр хүнд авахгүй та тамд очно гэж хүмүүний юу гарах вэ? Айцаар альдаг юм. Там гэдэг үг чинь хүний хувьд бас амар хүнд үг шүү дээ, тийм. Хүнд үг байхгүй. Деваач нь там хоёр гэж яг. Та ирээд бид нартай байх юм бол деваач нь чинь эсвэл ажилласаа гар. Шинчонжигийн гишүүн болсноор өглөө болгон ийм анхүйгийн номлолыг сонсох ёстой бөгөөд 7 хоногийн лавг ням гаригуудад цуглаанд явна. Ажил хийдэг бол сарын цалингийн 10-аас 20% тушаан. Ажил хийдэг бол бүтэн цагаар сүмээ тэлэх. Гишүүдийн тоог ожруулах үйлсэд болон ийм анхүйг дэлхийд энхийг түгээгч гэдэг нэрээр сурталчлан таниулах ажил хийнэ. Тэгээ манай нэг юу болчихсон байхад манай нэг чинь хараад хэлчихсэн. Тэгээ манай нэг та өөрөө энийг таньж мэдээгүй та өөрөө л энийг хүссэн учраас ийм болсон. Тэгээ ийм цаажилтаа болсон. Ийм хэсэг болсон ч гэдэг манай нэг илүү алдчихсан. Гаж урсгалуудын тодорхой шинж тэмдгүүд байдаг л та. За нэгдүгürt бид л бол яг зөв тий манайх л тэднээс одоо манайх л хамгийн одоо зөвөн шүү гэж хэлдэг. Тэгээ хоёрт бол ер нь бол өөрсдийнхөө үйл ажиллагаанд жоохон нууцлаг ямаа нуудаг. Тэгэнгүүтээ хүмүүсээ яг нэгэнт одоо ороод өөртөө холбоотой болсон хүмүүсийг тавих асар дургу. Шууд тэднэртэй бол маш сайн зурлалдаг. Тэднийг аварга алдахыг хүсдэг. За яг одоо миний гарт Солонгос улсын гажбруу урсгал судлалын хүрээлэнгээс бидэнд бэлтгэр үйлсэн мэдээлэл байна. Энэ мэдээлэл дээр юу гэж байгаа вэ гэхээр шин тэнгэр газар буруу урсгалын Солонгосын нийгэмд маш их үмэн самунд дэгдэж байгаа бөгөөд үүнээс болж гэр бүл салж байна, үр хүүхэд өнчирж байна. 10 жилийн хүүхдүүд сургуулиасаа гарч байна. Ажиллаа хийж байна гэсэн маш олон асуудал байна. Өнөөгийн Монголын нийгэмд энэхүү гаж урсгал нь орж ирээд аль нь зөв, аль нь буруу вэ гэдгийг бас хүмүүс ялах гээд маш хэцүү байгаа. Бас яг ийм судлаад зөв бурууг нь хэлээд өгдөг байгууллага биднэрт хэрэгтэй байна. Бис боллоо гэсэн чи гэр орон дөрвөл мөрүүлээрээ. Та дахиад нэг сар суучих. Одоо хүмүүс нь яагаад тийш явж байгаа юм эргээд над руу яаж байгаа юм ингээд арамтлаад байна. Жилээ авах боломжгүй байна. Шууд хай гэдэг. Хүүхд маань энэ юм явсараад нэг хүүхд нь сайхан сургуулаа ингээд гэр бүлтэй цагаах байна. Энэ рүү анхаарат байна. Тэр хүүхд нь одоо хичээл сургуулаа хайцсан сая анхаарахгүйсээр тэр хүүхд нь ээж нь анхаарахгүйс сургуулаа хайцсан. За тэгвэл өнгөрсөн 2 жилийн хугацаанд энэхүү бүлэглэл нь бас зүгээр байсангүй. Учир нь гэвэл Монгол улсад өөрсдөө бэлтгэсэн байсан ихтгэл даах бүхий хүмүүсийг Солонгос улс руу авч гараад илүү нарийн зохион байгуулалттай, илүү вакуумжуулсан орчинд сурган бэлтгээд өнөөдрийн Монголын нийгэм рүү буцаа авчирсан байна. 신천지 이만희 교주와 김남희 대표가 등장하죠. Шин тэнгэр газар буруу урсгалын талаарх цаг үеийн хамгийн үнэн зөв мэдээллийг тогтмол хүргэж байгаа телевиз бол бүгд найрамдах Солонгос улсын CBS телевиз юм. Тэд энэхүү гаж бүлэглэлийн талаар 8 цуврал нэвтрүүлэг бэлтгэн хүргэсэн байна. Энэхүү гаж бүлэглэл нь одоогийн байдлаар Солонгосын нийгэмд маш их шүүмжлэл гомдол дагуулж байгаа бөгөөд хүмүүсийг нийгмийн амьдралаас шууд тусгаарладаг, сэтгэл зүг нь гэмтээдэг гэдгээрээ их эсэргүүцэл дагуулan олон сөрөг үр нөлөөллүүд нь хохирогчдын илчилэлтээр гарсан байна. Гэр бүлийн орчинд хагарал ихээр үүсгэж байгаа энэ гаж бүлэглэлд автсан хүн өөрийн ойр дотны хинч байсан харилцаагаа тасалдаг байна. Учир нь сургалтанд саад болж буй бүхнээс салан тусгаарлаж холбоогоо таслах хэмээн заадаг байна. Үүнээс болж ахлах сургуулийн хүүхдүүд эцэг эхийнхээ үгэнд дуулуургүй хандан хичээл сургуулаа хүртэл орхих тохиолдол их гарсан байна. Түүнчлэн нийгмийн харилцаанд ороход тэр бүхэл ажил хөдөлмөр эрхлэхийг нь хүртэл хорж хүний сэтгэл зүг гэмтэх нууц үйл ажиллагааг сүм гих үгийн халхавчиндор явуулсаар байгаа юм. Энэхүү гаж бүлэглэлийг эсэргүүцсэн хүмүүсийн гэр орон руу дайрч сүм чуулганыг нь шатаах хүртэл сүрдүүлгээрээ зартаа болохыг Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж байна. Энэхүү бүлэглэлд удаан хугацаанд байсны эцэст гаж буруу гэдгийг нь мэдэн болох үед сэтгэл санаа, эд материалын маш их дарамт үзүүлдэг нь батлагджээ. Үндсэн хичээлүүд нь хамрагдан гишүүн болсон иргэд сэтгцийн маш их өөрчлөлтөнд ордог бөгөөд эргээд нийгмийн харилцаанд ороход маш их хүндрэлтэй болдог учраас ийм иргэдийг эмчлэх, сэтгцийн эрүүлжүүлэх төв гэж хүртэл байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна.
Хамгийн сүүлийн үеийн мэдээлэл буюу энэ оны 9-р сарын 18-нд ирсэн мэдээллээр Пусаны томоохон спорт цогцлборт дэлхийн хэмжээний цугларалтаа хийсэн бөгөөд үйл ажиллагаа дуусны дараа тухайн спорт цогцлборын хогийн савнууд том хүний памперсаар дүүрсэн хачирхалтай явдал хүмүүсийг шуугилжээ. Учрыг нь тодруулахад семинарын үеэр удирдагчийн үгийг таслаж бие засах газар орж болдоггүй дэгтэй тул удаан хугацааны номлол сонсохын тулд цугласан хүмүүст зориулан памперс тараасан болох нь илчлэгдсэн бөгөөд тухайн урсгалын гаж болохыг баталсан энэхүү гаж үйлдэл нь олон нийтийн дургуутслыг ихээхэн дагуулад байгаамаа. Итгэл үнэмшил гэдэг оюун ухаанд хүмүүс бидний хувьд хамгийн чухал эмзэг орон зай байдаг. Тэр ч утгаараа зарим тохиолдолд хэн нэгний өмнө бидний сул тал болох нь бий. Тиймээс аливаа зүйлд итгэн биширч даган баясахтаа өөрийн гэсэн эрүүл шүүлтүүртэй байгаа ч гэдэг уриалгыг өгөх нь өнөөдрийн бидний нэвтрүүлгийн хамгийн гол зорилго юм. Түүнчлэн аливаа явцуу бүлэглэлүүдээс үр хөвгтөө хамгаалаарай гэж уриалъя. Шуудхан хэлэхэд танд шууд ямар нэгэн ид шид, өнгө мөнгө амлаж байгаа, ямар нэгэн зан үйл, хараалжтгаар асуудлаа шийдэхийг урьж уриалж байгаа бүлэглэлд битгий итэг гэж хэлмээр байна. Дээр сэдвтэй холбоотой баталгаат мэдээллийг вирус нэвтрүүлэг нээлттэйгээр хүлээн авах болно. Мөн нийгэмд иргэн таныг хохироож байгаа аливаа асуудлын мөрөөр шудраг сурвалжлага бэлтгэхэд хизээд бэлэн гэдгийг хэлээ. Вирус нэвтрүүлгийн дараагийн дугаараар уулзцгаая. Анх яаж энэ урсгалыг мэдэж анх яаж утсан бэ? Хэдэн онд утсан бэ? Сэрэмжлүүлэг, анхааруулга. Хүмүүсийн захиргаанд шууд дарнатанд орчих. Тэгээд та бүхэн хилний сургалт гэсэн шүү дээ. Тэгээд энэ хоёр яг та хоёрын одоо энэ орж ирсэн газар шүү дээ. Энэ орж ирсэн газар шүү дээ. Энд чинь болохоор дээр нөгөө сайн мэдээний тухай ярьдаг газар байхгүй юу?